За хоёрдугаар эндрийн микрофон. За сайн байцгаана уу. За бид нар 2026 оныхоо төсвийг батлахаар оруулж ирсэн. 32.9 их найдын ойролцоогоор төсөв орж ирж байгаа. 1.4 их найдын алдагдaltaй орж ирж байна. За нэг жилийн өмнө бид нар яг одоо энэ тахимд яриад алдагдaltaгүй төсөв гэж сайхан юм байдаг. Алдагдaltaгүй батлах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгч бас алдагдaltaгүй батлах юм одоо асуудал яриад ингээд баталж исэн. За тэгтэл энэ жилийн төсөв ингээд алдагдaltaй ороод ирж байна. Бид нар бас саяхан эдгээр сарын өмнө төсвийн хүрээнийхээ мэдгдлийг баталж исэн. Энэ дээр бас л алдагдaltaгүй гэж батлаа явьжсэн. Тэгээ яагаад өнөөдөр 1.4 их найдын алдагдalтайгаар ингээд оруулж ирвэ? Энэ төсвийг алдагдaltaгүй баталж болох уу гэдэг асуулт, эхний асуулт. За хоёрдугаарх нь энэ ахмадуудын тэтгэврийн асуудлыг бид нар өнгөрсөн парламентын үед хуульчилж өгсөө. Инфляцийн түвшинтэй уялдуулан дараа жилийн төсөв хэлцэх үедээ нэмүүлж өгнө гэдэг. Энэ жилийн ахмадуудын тэтгэвэр 6%-аар нэмэгдэхээр төсөвдөр орж ирсэн байна. Хамгийн сүүлийн 8 сарын байдлаар инфляц 8.8% инфляцтай гэдэг үндэсний статистикийн орон дээрээс ингээд оруулаад ирсэн. Тэгэхээр гадаа гудамжинд ахмадууд маань тэтгэвэр нэмэгдүүлж өгөөч гэдэг байдлыг маш их ярьж байна. Тэгэхээр ахмадуудын тэтгэврийг энэ улсын төсөвдөр 10%-аар нэмэгдүүлсэн байдлаар баталж болох уу гэдэг асуулт. 3 дугаар асуулт нь энэ Монгол орон даяараа одоо гангийн нөхцөл байдалтай туслаа. Газар тариалангийн гол бүс нутгуудаар 60 хэдэн хоног ганц ч одоо бороо туслаагүй Төв аймгийн Жаргалан цум байна. Яг энэ одоо гангийн улмаас тариаланч ногоочд асар их одоо ургац алдаж хохирол амслаа. Тэгэхээр энэ одоо төсөвдөр хүүгийн татаас хэлбэрээр нэлээд олон тэрбум төгрөгийг тавьсан байгаа. Тэгэхээр энэ одоо татаасан дотроо газар тариалангийн салбарын одоо зээл. За ерөнхий сайд хариулт өгье. За ер нь гэхдээ нэг зүйлийг их тодруулчмаар юм билээ. Ер нь төсвийн дефицит гэж ярьдаг. Энэ бол лосс буюу алдагдал гэсэн үг шүү. Дутагдал юм байна. Энэ бол тайлан тэнцэл биш төлөвлөгөө. Тийм учраас олон улсад бол энэ төлөвлөгөөний ажилд 3% байж болно гэж үзэж төсвийн алдагдлын хэмжээ 3% дотор байж болно гэсэн ийм стандартыг мөрддөг. Тэгэхээр энийг дефицит гэдэг үг бол лосс буюу тийм алдагдал гэсэн үг шүүгээд дутагдж байгаа орлого гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ жил бол 1.3 их найдаар төсөв дутагдахаар тооцсон. Энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт нь энд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр гэх мэт банкабл буюу эргээд өөрөөрөө нөхөх зээл бол төсөв цуудаг олон улсын стандартаар. Энэ зарлууд суухаараа төсөв алдагдaltaй болж харагдаад байгаа. Гуравдугаарт нь нодон жил төсвийг алдагдaltaгүй батлах шалтгаан нь та хэд биш засгийн газар тухайд хэд өөдрөгөөр төсөөлөд тэрний дараагаар Трамп сонгогдоод тарифын даан эхлээд нөхцөл байдал ч өөр болоод төсвийн орлого буурах нь тодорхой болсон учраас хэд өөдрөгөөр төсөөсөн бол өнөөдөр бид нар валютын ханшаа 4,000 руу алтсан байх байсан. Яагаад гэвэл тухайн үеийн 2.4 их найдтай алдагдал төсөв баталсан бол 3.3 их найдаар согтуудаад 5.6 бараг 6 их найдын төсвийн алдагдал үүсвэл ийм хэмжээний үр дарамтанд ороод энэ бол жинхэнэ алдагдал болох байсан. Дутагдал биш. Ийм учраас үүнээс сэргийлэхийн тулд төсвийг алдагдaltaгүй батлах шаардлага тавьсан. Дэлхийд дээр төсвийг алдагдaltaгүй баталдаг жишээнүүд алдагдал гэдэг утга нь ийм учраас өөр юм. Ер нь төсвийн хөлөндөө өөрчлөлт оруулж банкабл буюу банкар дамжаад эргүүлээ төлөгдөх зээлүүдийг жишээлбэл энэ газрын төсний үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын үйлдвэр эднээс маань төсөв зардалуудаа суучгаараа бас алдагдaltaй харагдуулаад байгаа хүчин зүйл шүү. Тийм учраас энэ бүхнийг тооцсон гэдгийг онцлчилмээр байна. Ийм учраас нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдaltaгүй болгохын тулд төсвийн төслийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг 1.4 их найдаар бууруулах шаардлагатай болно. Тэгвэл За Туван гишүүнд 1 минут нэмж өгье. За хоёр дахь асуултанд хариулт давна. За дээрэс нь энэ иргэд сонгогчдод асуугаад байна л да. Энэ нөгөө алдагдaltaгүйгээд сайхан ярьж исэн, уянгалаад сайхан ярьж исэн юм чи яагаад одоо алдагдaltaй болохоор болчихоо гэдэг дээр эргэлзээ байгаа. Энийг л би асууж байгаа. 3 дугаархан дээр гүйцээгээд асуучих. Хөдөө аж ахуйн салбар одоо ялангуяа газар тариалангийн салбар тариаланч ногоочд гангийн эрсдэл үүсээ. Тэгэхээр энэ төсөв дээр хүүгийн одоо татаац нэлээд тавигдсан байгаа. Тэгэхээр энэ салбарын хүмүүс чинь маш их зээл авч иж энэ жилийнхэн тариалтыг хийсэн одоо багахан хураалтаа хийж байгаа. Тэгэхээр энэ зээлийн хугацааг хойшлуулах, энэ зээлийн төлөгдөх хүүг энэ жилийн одоо 26 оны төсөв рүү
татаац байдлаар хөнгөлөх байдлаар оруулж ирж болох уу гэдэг асуулт. За ерөнхий сайдын микрофоныг өгье. За хүнсний хувьсгал хатрын 4-р аяны хүрээнд олгосон зээлүүдийн хүүгийн дэмжлэгт 124.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж ирүүлсэн байгаа. Энэ 26 он төсвийн хүрээнд энийг юм шийдвэрлэх болцоотой. Харин энэ дээр хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон хөнгөлтэй зээлд хамрагдсан иргэн аж ахуйн нэгжүүдийн зээлийн иргэн төлөвлөлтийг хойшлуулах саналыг судалж үзээ шийдвэрлэхийг хүн сөдөж хөнгөн үйлдвэрийн яам даалгасан ажиллаж байна. Энэ бол бид бас газар тариалангийн хатрын газруудад ажиллаж байхад бас энэ ган гажиг, ган зуудын давгчгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас ургац залтсан иргэн төлөх боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдтэй энэ хүнсний бодлого аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний хойшлуулт хийх боломжтой гэж үзэж байгаа энэ чиглэлээр яам ажиллаж байгаа. Энийг бол яам нь шийдвэрлэнэ. Тэр ахмадуудын тэтгэврийн асуудал бол энэ жил бол бид нар нэг 387 тэрбум төгрөг байхад тусгасан. За энийг энэс илүү нэмэгдүүлэхэд бол төсвийн За Батбаярын жаргал